집어서 그대 둘게 자글자글 같은 그 세상 baby 치치 가야 대신 알아던 그 힙합시 니네 입대 진짜 다덕덕 들기 방 사무리해 야단이 가무리 신듯이 할때 우리 번호를 파알말지 오라세니 맘띠 다뜨기 바이크 그 다이기기 누르그 바이기기 야이기기 할기기 야 무릎을 치게 락노 알아보던 거 삭노 스텝에 진탕 드르륵 붐파 진탕 붐파 락락락노 시티노 있을 따들 뒤노 Hey yo 시티 대규노 다들 빌도 Yeah I got hit through 알듯만 그 덮어진다 알듯만 그 덮어진다 알듯다 고통이었다 빔바 알듯다 고통이었다 빔바 알듯만 그 덮어진다 알듯만 그 덮어진다 알듯다 고통이었다 빔바 알듯다 고통이었다 빔바 좋은 것은 breakthrough hit 그치 미리노 니네들의 너로 더가 있을 거다 이유가 바로 돈보 인스토롱고 네 바가지 다가 부직 뒤선더 나시아 구스케 트루케 수스케 사나니디 둘때 허다스레 슈스케 에이 구셰 자자 빈체 디디 팬테 랩랩 쿨쿨 우르디 하하 미치 후임 버터 유르디 살살 비보이스 비걸스 각마라 삭나라 집어넣어 비거든 진탄 나망나라 Go get the boys in the guns 빔 들어 삭딘 잡힌 버서 대 인구 힘인들 우주 기득 힘을 구디고 빈디 스피델 Sta pimpa, hai testa tutta gnasta pimpa. Suecelere, tutti vedere, si sono pure fucilere. In das, fangen das, vidi bella vet kincho das. I detto, io mi vedi qua che poi a ciao, so ti scontra ciao. Quindi sarà destino, uni sarà sotto che porto per destino.
зүрх харцанд чи миний биеэр уснаа чимхийн төдийн эдэнд чи миний сэтгэл байснаа чиний нам голод чи миний зүдмэр хүчнаа чиний уйрам хайрын үгэнд чи миний сэтгэл донтноо толгодын цагуур хатган манан хөвөрнөө хайрлаж явсан тэрнийг бэн хагцуул салгах сурагтай салхиар дамжсан үгээ шагшуурд эрс бүхэлзнөө Сананаас минь яаж гарах вэ? Таврын дүмсэн талдаа
харлаби Өсгийний хайрлаги Цэцэглэг хараад ивэлнэ Өнчмөл нууранд мэн үлсэ Дүрийг чин үзэж шалхирна би Содонгон эрхэлсэн тэрхэн өдрүүд чулуу Тарма буархаса сэтгэтмэн Үлдсэн чиний мэн дүр нууранда Шувууд банаад үлдээсэ Сальхаар дамжсан үгэнд Шагшуурд ирс бүхэлснөө Шаргал талын өвөртөө Шамлан үлдэх гэж үдээ би Солонгон эрхэлсэн тэрхэн өдрүүд чулуу Тарма буархаса сэтгэтмэн Үлдсэн чиний мэн дүр нууранда Шувууд банаад үлдээсэ Үлдээсэ Эчимуэн мой хамдо Эцгийн дөлгөндө дахагаарц Үдмитэн сэнгэри хоноо Мэдми сонгсан цэдгэр очам Миний аз жаргадын дөө бидээ Миний ажидвисэн соо бидээ Эжин өгсөн сүдэ хуваа Эцгийн барьсан хувьтай ураа Игчийн сүлсэн өчигтэй зүг Эвлийн гардуусан утгатай идгэл Миний аз жаргадын дөө бидээ Миний ажидвисэн соо бидээ Эвдүжсэн чулуун тогдоом Онож явсан модон шилбүр Ихэж барьсан балын харанда Уушрыг нь хэлсэн багшияря Миний аз жаргадын дөө бидээ Миний ажидвисэн соо бидээ Миний ажидвисэн соо бидээ
Ирхэм хүндэт иргэд сонгогчдоо хүн намын гишүүдэд дэмжигчдэд 2024 оны Улсын их хурлын ээлжид сонгуулийн албан ёсны сурталчилгааны нээлтийн ёслол тун удахгүй эхлэх гэж байна. Ирхэм та бүхнийг тайзсны зүг хүрэлцэн ирэхийг хүсье. Сарны дэвстэй орол Салхины өнгөтэй нас Ганцорсон янгийн нүд Ганцаараа мэдэрсэн хайр Янзан цагаан цэч Ямны хоёрхон хас Илтэрсэн дөрвөлж мэдхай Индиэрэ амарсан жаргай
Иргэн хүндэт гişүү дэмжигчид та бүхнийг тайцсны зүг хүрэлцэн эрхийг хүндэт хүргэж байна. Иргэн хүндэт хүн амын дэмжигчид гişүүд нэр дэвшигчид та бүхэнд энэ өдрийн амрыг айлтган мэдчилье. 2024 оны Улсын их хурлын ээлжид сонгуулийн албан ёсны сурталчилгааны нээлттэд хүрэлцэн ирсэн та бүхнийхээ өмнө Улсын их хурлын гишүүн хүн намын дарга Тогмодын Дорж ханд таныг хүндэтгэн урьж байна. За энд хуран цугсан эрхэм дэмжигчид за тэгээд нийслэлчүүд монголчууд энэ өглөөний мэндийг хүргье. Ирсэнийг баярлалаа. Ирхэм хүндэт зочдоо Монгол улсын төрийн дуулал Эрхэм сонгогчдоо хүн намын гишүүд дэмжигчтэй нэр дэвшигчтэй өнөөдөр улс орон даяар улсын хурлын сонгуулийн албан ёсны нээлттэй өдөр болж байна. Хүн намаас зохион байгуулж байгаа энэхүү нээлттэй арга хэмжээнд хуран цугласан та бүхэнд мөн хэвлэл мэдээлэл
сошиал ертөнцөөр анхааран ажиллаж байгаа нийт иргэдтэй хүн намын мэрэгчлэн залуусынхаа нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж байна. Монгол улс 1990 оноос хойш улсын хурлын сонгуулийг 9 дахь удаага хийх гэж байна. Монгол бол аврах хоёр гүрний дунд өөрийнхөө эрх чөлөөтэй оршин байгаа арчилсан улс юм. Иймдээс гадны улсууд Монголыг төв болон зүүн Азид орших арчлалын баян бүрд гэж нэрлсэн байдаг. Тэгвэл энэ удаагийн 9 дахь сонгуул нь бидний сүүлийн 4 жил манлайлан өөрчилсөн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог бөгөөд ардсан Монгол улсын төлөө өөрсдөө эхлүүлсэн үйл хэрэгээ цэмэтлэх, үр шимийг нь иргэдэд хүлээн өгөх түүхэн хариуцлагатай сонгуулийн өмнө бид хамтдаа ирээд байна. Монгол улсынхаа 21 аймаг 9 дүүргээр хамтдаа явж иргэдэд мэдээлэл түгээсэн намынхаа залуус, дэмжигчдтэй болон тогтолцооны өөрчлөлтийг дэмжиж шаардсан нийт монголчуудаа талархлаа илэрхийлж байна. Өмнөх үеийн маань байгуулж бидэнд хүлээлгэн өгсөн ардсан тогтолцоонд ололттой болон засаж залруулах олон зүйлс байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Юуны өмнө үзэл санааны өрсөлдөөн хумигдаж, популизм газар авлаа. Төрийн үйл хэрэгт олон түмний оролцоо дуу хоолой дутагдаж, тэдний бодит төлөөлөл төрийн ордонд биш талбай дээр эсэргүүцлээ илэрхийлэх боллоо. Бид 1992 онд олон намын тогтолцоотой парламентын засаглалтаа бүгд найрамдах улс байна гэж ардсан үндсэн хуулиндаа тусгасан боловч бодит байдалд хэлбэр төдий хоёр намын бүлэглэлийн тогтолцоо руу бүр үнэндээ нэг намын тогтолцоо руу шилжээд байна. Үр дүнд нь улсын хурлд сүрх хүчний бодит төлөөлөлгүйгээр сүүлийн 8 жилийг ардаа орхилоо. Авилах хулгайч бодитоогоор нүүрлэж алдаа гаргасан төрийн хүмүүст хариуцлага тооцож чадахгүй байдал руу орсон байна. Хүн нам энэхүү хандлагаас хүрж улсын хурлд ганц гишүүнтэйч олон түмний дуу хоолой болж хөгжлийн банк, нүүрсний 40 их найд, цавчаа ногооны хулгай болон огтек гэрээг ил болгож парламентын сонсголтыг зохион байгуулах замаар иргэдийн мэдх эрхийг хангалаа. Хэрэв хүн нам улсын хурлыг судалгүй, нийслэлийн төлөөлөгчдийн хурал бүлэггүй байсан бол эдгээр хулгайнууд хэзээ шил болохгүй байлаа. Харин одоо эхлүүлсэн ажлаа дуусгаж авилга авсан эрх мэдэлтэй дарга нарт хуулийн хариуцлага тооцох цаг нь иржээ хүнчүүдээ. Үүнийг бид хамтдаа нэр төртөөр хийх болно. Хүн нам бусдаас юугаараа ялгаатай бэ гэдэг 3 зүйлээр тодотгож хэлье. 1. Алдаатай оноотойч өөрийн замаар туулж буй, ардсан Монголын хөрснөөс соёлон урууж буй улс төрийн анхны том институт бол хүн нам юм а. Тиймээс бид дүүрэн нэр дэвшилт хийж чадсан шинэ үеийнхний дэмжлэгтэй 21-р зууны улс төрийн хүчин юм. 2. Бид дотоод ардчлалаа хөгжүүлж, хүн намаар дамжуулан Монголын төрд өгүүлэгдэд буй салбар бүрийн мэргэжлүүдийг төрийн ачаа өөрүүлэхээр зорж буй олон түмний оролцоог хангасан улс төрийн нам юм а. 3. Бид хурдан өөрчлөгдөж байгаа ертөнц шинэ үеийнхний улс төрийн босрлыг дэвшлүүлж, оролцоог нь хангах замаар арчлалыг бэхжүүлж, бие даасан эдийн засгийн бүтэцт тусгаар Монгол улсыг дараа үедээ үр хөвгтөө өвлүүлж өгөхөөр шийдсэн эрдэм босрлыг эрхэмсэн гишүүн төвтэй улс төрийн нам юм а. Хүн нам энэ сонгуулиар монголчуудын эв нэгдлийг эрхэмсэн, төрийн бодлогыг зэгцлэх чадвартай, ард иргэдийн итгэл хүлээсэн эвслийн засгийн газар байгуулгадаасаа гэж хүсэж байгаа. Үүний тулд хүн нам сонгуульд нэр дэвшүүлэхдээ 54% нь эрэгтэй, 46% нь эмэгтэй байхаар нийт нэр дэвшигчдийн 70% нь баруун боловсрол эзэмшсэн мастер докторууд, 30% нь бакалаврууд буюу эмч, багш, инженер, хуульч, эдийн засагч гээд салбар бүрийн мэргэжилтэн ажлын туршлагатай 126 лидерээ сонгогч танд илгээж байна. Та тосоод дэмжиж сонгоод өгөөрэй.
Хүн нам бүх улс төрийн хүчинтэй хамтарч Монголын нийгэмд маргааш шиг илүү сайн болох өөрчлөлтийг авчирч чадна. Бид намуудтай гой сайхан хиллэг, амлалт, олон хуудас хөтөлбөрөөр уралдах гэсэнгүй. Харин бидний итгэл үнэмшил, мэргэжлийн хандлагад нийсэж байгаа болгоныг хүн нам дэмжиж ажиллах болно. Тэгвэл бид юу хийхийг зорж байна? 1. Төрийн засаглалыг сайжруулна. Хүн нам төрийг цомхон мэргэжлийн байлгаас ажиллаа эхлэх болно. Юуны өмнө яамдын тоог 9 болгоно. Аягадлалын тоог 2-оос 3 дахин буулгана. Энэ нь төсвийн хөрөнгийг ихээр хэмнэхээс гадна бизнесийн орчинд бий болсон төрийн дарамтыг арилгана. Нүүрс, ЗИС, хөгжлийн банк, цавчаа ногоон, эдний ард байдаг жинхэнэ хулгайчид, авилгачдад хуулийн хариуцлага тооцно. Иймд хараат бус хэрэг хурдан шийдвэрлэдэг шүүхийн тогтолцоог бүрдүүлнэ. Прокурорын байгууллагыг шүүхийн эрх мэдлийн бус гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болгож өөрчлөнө. Авилгатай дэмжих газрыг зөвхөн өрчлөн сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах болгон өөрчлөнө. Авилга, албан тушаалын гэмт хэргийг мөрдөн шалгах, бүрэн эрх бүхий тусгай субъектийн гэмт хэргийг мөрдөн шалгах нэгжийг сэргээн байгуулах болно. 2. Уул уурхайн засаглалыг өөрчилнө. Уул уурхайн төрийн өмч томоохон компаниудыг иргэдийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгоно. Ялсан намын дарга биш, хөндлөнгийн мэргэжлийн удирдлагын багийг томж ажилуулах болно. Стратегийн ач холбогдол бүхий ордыг уул уурхайн салбарын дэлхийн нийтийн чиг хандлагад нийцүүлэн, стратегийн ач холбогдол бүхий чухал ашигт малтмалд хамааруулах байдлаар эрх зүйн зохицуултыг засварлан хийн. Баялагын санг зөвхөн цуглуулад хуваарлдаг биш, харин илүү хуримтлуулад өсөгдөг олон улсын жишгт бид авчирч хэрэгжүүлэх болно. 3. Татврын дарамтыг багасгаж, зээлийн хүүг бодиттой бууруулж, бизнесийн шин чиглэлийг дэмжих болно. Аж ахуйн нэгжийн орлогын татврыг 50%-аар хөнгөлнө. Нэмэгдсэн үрдгээ албан татврын буцаа олголтыг 5% болгож нэмэгдүүлнэ. Ашигт малтмалын нөөц ашигланы төлбөр зэрэг давхцсан татврын дарамтыг арилгах болно. Гарааны бизнесийг санхүүжүүлэх venture capital санг байгуулж ажиллах болно. Сумын хөрөнгө оруулалтын сан хөтөлбөрийг хэрэгжүүлж орон нутгийн иргэд аж ахуйн нэгжийг өндөр хүүтэй зээлийн өрөмт дарамтаас чөлөөлөх замаар орон нутаг зах зээл эдийн засгийг хөгжүүлэх болно. Ипотекийн зээлээр хүн амыг орон сууцруулах хөтөлбөрийг идэвхтэй үргэлжлүүлнэ. 4. Эрчим хүч үйлдвэржилтийг дэмжинэ. Дан, цемент, шилний үйлдвэр тэргүүлэх ач холбогдол бүхий санхүүжилтийг шийдэх болно. Эрчим хүчний тухай хуулийг шинжилэн найруулж хөрөнгө оруулалт, өрсөлдөөн, шин технологиг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгоно. 5. Нийгмийн бодлогыг хүртээмжтэй болгоно. Багшийн үнэлэмжийг хамгийн өндөрт тавьж цалинг нэмэгдүүлэх эдийн засгийн орчныг бүрдүүлнэ. Өмчийн хэлбэр байшлаас үл хамааран босрлын чанарыг ижил байлгах бодлого баримтлах болно. Хүүхдийн нүдэнд аюулгүй дижитал сурах бичгийг үе шатаагаар нэвтрүүлнэ. Суур тэтгэр, хуримтлалын тэтгэр, хувийн нэмэлт тэтгэр гэсэн олон тулгуурт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж тэтгэврийн реформыг цогцоор нь хийнэ. 10,000 айл өрхийн цахилгаан болон дулаан хангамжийг нарны эцэм хүчээр хангах төслийг хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх болно. Монгол улсын иргэд эх орончид монголчуудаа нийгмийн хөгжил хүний нэг үе буюу 25-аас 30 жилээр давалгаалan явдаг. Монголчууд бид хөгжлийн нэг үе шатыг өндөрлөж дараагийн шатны босгон дээр зогсож байна. Монгол хүн бүрээс танаас бүх зүйл хамаарна. 6 сарын 28-нд болох улсын хурлын сонгуул бол дараагийн ээлжийн дарга нар гишүүдээ сонгох биш, харин үр хүүхдийнхаа эх орныхаа ирээдүйг сонгох өдөр юм шүү. Хэрэв Монгол хүн та ирэх 30 жилийг өнгөрсөн 30 жил шигээ өнгөрөхийг хүсэхгүй бол өнөөдрийн асуудал зовлон өр төлбөрийг үр хүүхдээ өвлүүлэхийг хүсэхгүй бол мэргэжлэн залуусаа хүн намаа сонгороо. Өнөөгийн нийгэмд богтон суугаа ахмадуудаа энэ удаа та бүхэн өөрийн хариалагддаг нам төр биш өсгөж боожуулсан үр хүүхэд ач зээ нарынхаа ирээдүйн төлөө
Улс орныхоо ирээдүйдээ саналаа өгөөрэй. Бид өөрчлөж чаднаа. Ирээдүйдээ итгэл алдан fuck off гэд амьдрал хөөн гадагшаа явахаар сэтгэж чулуутсан залуусаа. Төрөө барих нэг өдрийн эрхээ та бүгд эдлээч. Өөрийн болон найз нөхдийнхөө нийгмийг өөрчлөх, авсан цалиндаа сэтгэл хангалуун байх, хадгалсан мөнгөөрөө гадагшаа аялах, сурах боломжийг хамтдаа бүтээцгээе. Бид өөрчлөнө. Бид хамтдаа өөрчилж чадна. Цаг нь болсон. Монголчууд түүхэндээ хүнд бэрх итгэмээргүй олон сорилтыг даван туулж унсанш дандаа босдог ард юм а. Харин өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол хоймороосоо сэмэрх ёсгүй юм. Монголоор нь хадгалж эх орноо хөгжлийн шин шатанд гаргах чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, эрдэм мэдлэг, итгэл үнэмшил шингэсэн иж бүрэн мөрийн хөтөлбөр бидэнд байна. Мөн үүнийг хэрэгжүүлэх ирээдүй хойч эх орно гэсэн сэтгэлтэй баг мэржнүүд бас бидэнд байна. Хамгийн чухал нь энэ бүхнийг ойлгон таних, түүхэн шин цагаа мэдрэх олон түмэн монголчууд дэмжигчид та бүхэн маань энэхүү өөрчлөлтөд бэлэн байна гэдэгт бид итгэж байна. Улс орныг хоосон үг, популист амлалтаар хизээж хөгжүүлдэггүй. Хөгжүүлсэн дэлхийн түүх байдаггүй. Эрдэм мэдлэг, эх орон сэтгэл, прагматик бодлогоор улс орныг хөгжүүлдэг юм а. Ирэх 4 жил, цаашлаад ирэх 30 жил Монгол оронд хөлөө олох, хөгжил дэвшил, уужуу зорилго, урам зоригтой урагшлах цаг үе байх ёстой юм. Ийм цаг үеийг бид бүгд хамтдаа сонгож, бид бүгд хамтдаа эхлүүлэх болно. Бид ирээдүйдээ итгэл алдсан энэ нийгмийг өөрчилнө. Бид үргэлж алдагдaltaа үр үйлдвэрлэдэг үрэлгэн төсвийг өөрчилнө. Бид төрийн тооморч бизнесийн жижигэрдэг чөтгөрийн тойргийг өөрчилнө. Бид хулгайчийг хамгаалдаг хувь шүүхийн тогтолцоог бас өөрчилнө. Бид утаатай, төгжрэлттэй Улаанбаатар хотыг хамтдаа өөрчилнө. Өнгөрснийг хизээч авардаггүй. Харин ирээдүг л авардаг. Сонголт таних харин ирээдүй өр хөвгөх юм а. Бид өөрчлөн цаг нь болсон. Баярлалаа. Улсын их хурлын эрхэм гишүүн хүн намын дараагаа дорж ханд танд баярлалаа. Улсын их хурлын сонгуулийн 13 тойрог жигсаалтад хүн намыг төлөөлөн нэрдэвшсэн 126 дайчны танилцуулгыг эрхэм та бүхэнд хүргэж байна. Дэлгэцэнд анхаарлаа хандуулно. Хүн нам өөрчлөн цаг нь болсон. Монголын нийгэмд өөрчлөлт авчрах 126 шинэ үеийн мэргэжилтнүүдээ таны сонголтод илгээж байна. 1-р тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагуудад хүн намыг төлөөлж, Отгонбаатрын Бэлгүүн, Ташхуугийн Батмандах, Үнэнбуянгийн Гантэг, Тэрнлэн Тамир, Батсүрэнгийн Унгоо, Чогсмын Мөн хамглан, Төмөрөчрийн Булганмаа, Ганбаатрын Бүтэмж, Гампүрвийн Долгормаа. 2-р тойрог буюу Говьалтай, Завхан, Ховд, Овс аймагуудад хүн намыг төлөөлж, Хэмэр сангийн Болор Эрдэнэ, Доржийн Өнөр Жаргал, Дамтны Буянбал, Гамбатын Баярмаа, Балжин нэмийн Амраа, Соргийн Соёмб, Баттулгын Энх Цаяа, Бат сайхны Хаш Эрдэнэ, Мянган дашийн Бямбдорж. 3-р тойрог буюу Баянөлгийн аймагт хүн намыг төлөөлж, Берд хааны Мухит, Сонхиогийн Соломон, Маржааны Булаад. 4-р тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймагуудад хүн намыг төлөөлж, Батмөнхийн Мөнхболд, Төмөрбаатрын Очирдар, Баяраагийн Зундуй, Машины Элбэг Заяа,
Эрдэнэ төгсийн энх чимэг, цагаан цоожийн энх бат, Эрдэнэ баярын тунгалаг. 5 дугаар тойрог буюу Дархан, Сэлэнг, Төв аймагуудад хүн намыг төлөөлж, Магсар жовын Очир бат, Гам бүргэдийн Ган туяа, Шовдрын Бархас байд, Чулуунбатын Цог эрдэн, Лавгийн Жамба, Гонгрын Отхон туяа, Шайздгийн Галам, Даналайн Бадам ханд, Мэргэн бэлгийн Соёл, Пүрэв цэрэнгийн Ундрам. 6 дугаар тойрог буюу Дорнод, Сүхбаатар, Хинтийн аймагуудад хүн намыг төлөөлж, Амьдан сүрэнгийн энх баяр, Лавгийн Лавг сүрэн, Долгорын баяр билэг, Арсланбаатрын арвин жаргал, Мөнх жаргалын буян заяа, Рэмчин доржийн энх туяа, Улаанхүүгийн мегмар хүү. 7 дугаар тойрог буюу Говь Сүмбэр, Дорн говь, Дунд говь, Өмнө говь аймагуудад хүн намыг төлөөлж, Жалбуугийн Жамсран дорж, Чулууны Урангуа, Фёдрын Зоргоо, Агваны Отхон баяр, Цогбаатрын Ган долгоор, Жанжаа доржийн Оюн баяр, Хүрэл цоожийн Номин совд. Нийслэлийн 8 дугаар тойрог буюу Баян зүрх дүүрэгт хүн намыг төлөөлж, Пүрэв сүрэнгийн Наран баяр, Очир суурийн Цэцэг бал, Ганбаатрын Бат төмөр, Дорж лавгийн Бат цэцэг, Буян тогтхын Алимаа. Нийслэлийн 9 дугаар тойрог буюу Баян гол дүүрэгт хүн намыг төлөөлж, Жаргал сайхны Зол жаргал, Шарав дэмбэрлийн энх туул, Төмөр ухны Зол боот. Нийслэлийн 10 дугаар тойрог буюу Чингэлтэй Сүхбаатар дүүрэгт хүн намыг төлөөлж, Сэнд доржийн Эрдэнэ бат, Доржоогийн Бат сайхан, Ранжлын Бадмаа нимбүү, Рагчаагийн Эрдэнэ бэлэг, Дорж балын энх жаргал, Бат цэнгэлийн Хаш эрдэн. Нийслэлийн 11 дугаар тойрог буюу Сонгон хайрхан дүүрэгт хүн намыг төлөөлж, Жагварлын Төмөр хуяг, Ган сүхийн Май цэцэг, Гэндэн дармын Бат зориг, Чулууны баяр сайхан. Нийслэлийн 12 дугаар тойрог буюу Хан уул дүүрэгт хүн намыг төлөөлж, Содном доржийн Сан сэр, Банзрагчийн Отхон төгс, Алтан сүхийн Мандах наран. Нийслэлийн 13 дугаар тойрог буюу Багнуур, Багхангай, Налайх дүүргүүдэд хүн намыг төлөөлж, Бат очрын Энхмаа, Бадрлын Мөнх төл. Хүн намын нэрсэн жигсаалтад нэр дэвшигчдийг улсын хурлын гишүүн хүн намын дарга Тогмдын Дорж ханд тэргүүлж, бага амжилтанд хөтөлж байна. Салбар салбарын шилдэг 48 мэрэгжилтнийг хүн нам таны сонголтод илгээлээ. Сонгогч таны санал нэг бүр хүчтэй. Өөрчлөн цаг нь болсон хүн нам. Монголын нийгэмд гэрэл асан өөдрөг өөрчлөлт рүү чиглүүлэхээр нэр дэвшиж байгаа та бүхэндээ амжилт, урам зориг, сонгогчдын тань итгэлж явахааг хүсье. Хүн намаас орон нутгийн тойргуудад нэр дэвшигчид маань тухайн бүсүүддээ ягийн цаг мөчид нээлттэй хийж байна. Энэ талбайд хуран цугласан та биднийг тэд мөн харж байгаа юм а. Бүгдээрээ нэг дор гараандаллан
тэдэнд амжилт хүсье. Харин одоо тайлснаа нийслэлийн тойргуудад нэр дэвшигчдийг хүлээн авч албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхэн гардаж авахыг хорж байна. Хүн намын дарга улсын их хурлын гишүүн Тогмодын Доржханд хүн намын ерөнхий нарийн бичгийн дарга Пүрбжавын ган зэрэг нарыг хүндэтгэн өрье. Нийслэлийн Баян зүрх дүүрэг буюу улсын их хурлын сонгуулийн 8 дугаар тойрогт хүн намаас нэр дэвшигч Пүрбсүрэнгийн Наранбаяр Очор суурийн Цэцэг Бал Ганбаатрын Бат Төмөр Дорж Тавгийн Бат Цэцэг Буян Тогтхын Алима нэр дэвшигчдийн амжилт хүсье. Баярлалаа. Одоо нийслэлийн Баян гол дүүрэг буюу улсын их хурлын сонгуулийн 9-р тойрогт хүн намаас нэр дэвшигч Жаргал сайхны Зол жаргал Шарв Дэмбрэлийн Инх туул Төмөр ухны золбот нарыг хүндэтгэн өрж байна. Нэр дэвшигчдийн амжилт хүсье. Баярлалаа. Нийслэлийн Чингэлтэй Сүхбаатар дүүргүүд буюу улсын их хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт хүн намаас нэр дэвшигч Синд Доржийн Эрдэнэбат Доржогийн Бат сайхан Ранжлын Бадманимбо Арагчаагийн Эрдэнэбилэг Доржвалын Инх жаргал Бат Цэнгэлийн Хаширдэн нарыг хүндэтгэн өрье. Нэр дэвшигчдийн амжилт хүсье. Баярлалаа. Одоо нийслэлийн сонгон хайрхан дүүрэг буюу улсын их хурлын сонгуулийн 11-р тойрогт хүн намаас нэр дэвшигч Жагварлын Төмөр хуйг Ган сүхийн
найз цэцэг гиндэн дармын батд зориг шулууны баяр сайхан нарыг хүндэтгэвэрье. Эрхэм нэр дэвшигчдийн амжилт хүсье. Баярлалаа. Одоо нийслэлийн хан уул дүүрэг буюу Улсын хурлын сонгуулийн 12 дугаар тойрогт хүн намаас нэр дэвшигч Содном доржийн Сансэр Алтан сүхийн мандах нар нарыг урьж байна. Нэр дэвшигчдийн амжилт хүсье. Баярлалаа. Одоо нийслэлийн налайх, багнуур, багхангай дүүрэг буюу Улсын хурлын сонгуулийн 13 дугаар тойрогт хүн намаас нэр дэвшигч Баточрын инхма Бадралын мөн хөдөл нарыг хүндэтгэвэрье. Нэр дэвшигчдийн сонгуулийн ажилд амжилт хүсье. Баярлалаа. Нэр дэвшигчдэд үнэмлэхийг гардуулж өгсөн намын удирдлагуудад бас талархлаа илэрхийлье. Ингээд эрхэм та бүхнийг дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг хүсье. Монгол гайхамшигтай орн. Монгол бол дэлхийн түүхийг бичлсэн нүүдэлчдийн болон суурин иргэншлийг хослуулсан орн. Монгол бол Орос хятад их гүрнүүдийн дунд орших энхийг эрхэмлэгч орн. Монгол бол түүхийн нугчаан дундаас тусгаар тогтносон ардчилсан улс. Монгол бол улс орон бүртээ харилцан ашигтай худалдаа хамтын ажиллагаа тогтоон хөгжиж буй орн. Гайхамшигт их орныхон ирээдүйг гэрэлтүүлж, үндэсний эв нэгдэл эрх ашгаа энэ тэргуунд тавьж, үнэт зүйл үзэл баримтлаар үлгэрлэн хүн нам улсын хурлын 2024 оны ээлжид сонгуульд бүрэн багаараа өрсөлдөж байна. Хүн нам бол 21-р зууны нам. 20-р зууны арга барилаар 21-р зууны нийгмийг өөрчлөхгүй мэдэрсэн мэрэгжилтэн залуусын нэгдэл. Хүн нам бол бусад улс төрийн намуудаас үзэл баримтлал, үнэт зүйлсээр засаглах арга барилаар нийгэмд тулгамдж байгаа асуудалд хандах хандлагаараа ялгаатай нам. Хүн нам бол цаг тутам өөрсдийгөө боловсронгүй болгож нийгмээ өөрчлөгч шинэ үеийнхний нам. Хүн нам бол өөрийн зохион байгуулалт, үйл ажиллагаагаараа үлгэрлэж нийгэмд улс төрийн шин загвар тогтоон өөрчлөлт авчрах 21-р зууны нам. Хүн нам өөрчлөн цаг нь болсон.
Хүн нам салбар бүрийн мэрэгжилтнүүд, салбартан ажилласан туршлагатай нэр дэвшигчдийн сонгогч та бүхэндээ илгээж байна. Дараагийн хэсэгт хүн намаас салбарыг төлөөлөн нэр дэвшиж байгаа цөөн төлөөллийг тайцсан урьж их өрсөлдөөний өмнөх урам сэтгэлийн үгийг нь хамтдаа сонсоцгоё. Тайцнаа хүн намын удирдах зөвлөлийн гишүүн, нийслэлийн баян зүрх дүүрэг буюу 8 дугаар тойрогт нэр дэвшигч Пүрвсүрэнгийн Наранбаяр таныг хүндэтгэн хүргэе. За та бүхэнд энэ өглөөний мэндийг дэвшүүлье. Маш сайхан сэтгэл хөдлөж байна. Ямар сайхан байна. Бидэнд урам зоригийг хайрлаж байгаа хамтдаа урам зоригоо бүтээлцэж байгаа та бүхэнд юуны түрүүнд халуун баяр хүргье. Би багш хүн надтай цуг салбартаа тэргүүлж яваа. Эмч цэцэг бол эдийн засагч Баттөмөр, сэтгэл судлаач Батцэг, санхүүч Алимаа зэрэг ийм мэргэжлийн хүмүүс нэр дэвшиж байна. Бид боловсролын реформыг хийнэ. Миний бие 8 жил шинэ Монгол сургуулийг удирдах байхдаа онцгой сургууль болохыг огтхонч зориугүй маа. Ерөөсөө сургууль гэдэг ямар байх ёстой? Үүнийг л харуулахыг бид зорж байсан. Энэ бол сайн сургуулийн менежмент. Бид энэ баян зүрх дүүрэг төдийгүй Монгол улс даяар өнцөг улам бүрт сайн сургуулийн менежмент, сайн багшийг аваачих ийм түгээх боловсролын хүчтэй реформыг хэрэгжүүлнэ. Бид төрийн тогтолцоонд нүүрлсэн хулгайтай тэмцэж, ил тод, иргэндээ ойр улс төрийн үйл ажиллагааг явуулж, иргэн төр хоорондын итгэлцлийг бэхжүүлнэ. Хүн нам бол авилгыг оргуу устгах улс төрийн бяртай хүчин мөн. Ганцхан жишээг дурдъя. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн уралдах хүн намын бүлэг гантуулга тэргүүтээ ногоон автобусны цавчаа ногооны асуудлыг хулгайг илрүүлж зогсоож чадсан юм а. Бид данхар төрийг цомгтгож яамд олон сайдын тоог 2 дахин бууруулан 9-өөс хэтрүүлэхгүй болгоно. Нэмэн үртгийн албан татврын буцаалтыг 5% болгож иргэнэ тэтгэн хувийн эмчлэгийг дэмжинэ. Хүн нам бол хулгайчгүй, хулгайгүй, хулгайг төрүүлэхгүй бүтцийг нэгэнт бий болгосон хүмүүсийн цогц нэгдэл мөн. Хүн нам бол ямагт урагшлан хөгжиж, иргэдийн оролцоо дэмжлэг тулгуурлан тэднээсээ хүч авч хүний нөөцөө бүрдүүлдэг 21-р зууны том нам мөн. Оюун бэлгийг ороодоо дээдлэн эрен цагийн хөгжлийг эхлүүлцгээе. Эрхэт төрийн шин соёлын дуу хоолойг хамтдаа бүтээцгээе. Бүтээх эрх чөлөөтэй хувьтай Монгол хүний төлөөх хүн намын бүх гишүүд, дэмжигчид, манай иргэд бид бүхэн таны дэргэд ирлээ. Монгол улс минь Азийн цээжнээ арчлын өлгий болж мандан бадаргэ. Өөрчлөн цаг нь болсон. Баярлалаа. Одоо тайцнаа нийслэлийн сонгон хайрхан дүүрэг буюу 11-р тойрогт хүн намыг төлөөлж нэр дэвшигч ганц үхийн найз цэцэг таныг хүндэтгэн хүргэе. Сайн байцгаана уу? Сэтгэл маш их хөдөлж байна, догдолж байна. Би үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч, улсдаа татвар төлдөг мянган үйлдвэрлэгчийн төлөөлөл юм. Хөдөлмөрсөөр агаад өрөнд ордог, шоронд ордог, тогтолцоог өөрчлөх цаг нь болсон. Бидэнд эдийн засгийн эрх чөлөө, бүтээх эрх чөлөө, ус агаар мэт хэрэгтэй байна. Одоо хангалттай. Өөрчлөх цаг нь
болсон. Баярлалаа. Одоо тайцнаа хүн намын өдөр дэх зөвлөлийн гишүүн нийслэлийн Баянгол дүүрэг буюу 9-р тойрогтын дэвшигч Жаргал сайхны зол жаргал таныг хүндэтгэн хөрж байна. Яг энэ талбай дунд нэг юм дөрвөлжин тоосгоор юм барих гэдсэн санаж байна уу? Нэх муухай юм. Улаанбаатар хотыг айгүй муухай зөндөө юм хийсэн. Тэрнийг аварч байгаа хүмүүс нь та нар, бид нар шүү. Хэдэн жилийн өмнө энэ Европын хотууд, Төв Азийн хотуудын ногоон хөгжлийн төсөл дээр техникийн зөвлөх хийж яхад утаа, түгжрэл, бохирдол, сэтгэлээр унмаар, гутмаар тийм дүнг харагдаж байсан. Тэгэхдээ нягтрал нийтэрсэн газар шинээр орон сууц барихыг хуулиар хориглоно гэж бид нар ярьсан. Хүн намаас улсын их хурлд орсон гишүүн дор чамдаар дамжуулж оруулаад нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бид нар тусгуулж чадсан. Парк аврыг гэдэг хөдөлгөөнийг хүн нам эхлүүлээд шийдвэр гаргуулсан. Одоо удахгүй бид нар ногоон паркаараа алхнаа. Улаанбаатар хотын дундуур нэвчвч явсан гой голуудтай хогийн жалга болгоцсон. Тэрийг байгалийн төрхөөр нь тогтчуулна гэдгийг нийслэлийн 5 жилийн үндсэн төлөвлөгөөнд хүн намын төлөөлөгчдөөр дамжуулан бид нар санаачлаад батлуулж чадсан. Энэ бол энэ талбай дээр барих гэсэн муухай удаан тоосч шиг юмыг хүмүүс өөрчилж иргэд шаардвал болдгийн жишээ. Одоо бид улам олуулаа улсын хурл руу орно. Улам том өөрчлөлтүүдийг хийн. Мэргэжчтнүүд орон даяар нэр дэвшиж байгаа. Баянгол дүүрэгт инженер Жаргал сайхны зол жаргал, миний бие, эдийн засагч Шарав Дэмбэрлийн инх дуул, эдийн засагч Төмөр ухны золбот, шилдэг боловсон хүчнүүд Монгол төр барилцсан. Та бүхэн дэмжээрэй. Баярлалаа. Одоо цаг нь болсон өөрчлөн. Баярлалаа. Нийслэлийн Чингэлтэй Сүхбаатар дүүрэг буюу 10 дугаар тойрогт хүн намыг төлөөлж нэр дэвшигч Сэнд Доржийн Эрдэнэбат таныг хүндэтгэн өрье. Сайн байцгаана уу? Стримэнд бүгдээрэнд нь ура! За би над дугаас 3 үг хэлээрэй гэсэн. Бид бол авилгыг технологиор ашиглаж л ялна. Одоо ингэдэг сайн хүн гарч ирээд, сайн хууль гарч ирээд авилга алгуулчих юм шиг ярьдаг. Үндэ бол тийм биш. Муу хүн гарч ирээд ч гэсэн хулгай авилга авч чаддгүй тийм системийг л бүтээх хэрэгтэй юм. Энийг бид бүтээнэ. Урагшаа. Танд баярлалаа. Одоо хүн намаас 1-р тойрогт нэр дэвшигч Отгон Баатрын бэлгүүнийг өрж байна. Сайн байцгаана уу? Залуус бид улс төрд орсон ороогүй. Сонирхдаггүй гэж таацсан жичилж бие бинийгээ буруутгах цаг нэвшээ. Ирэх баригчид залуусыг сонгуулийн эрсцийг идэвхгүй байлгах бодлого барьж байна. Гадагшаа гарсан залуусын 50% нь сүүлийн 8 жилд явсан байна. Өнгөө өөрчлөх цаг нь болсон. Цавцаа нүрлэж цавцаа нүүсэн сонгуул болж болохгүй. Өөрчлөх цаг нь болсон. Залуус бид хүчтэй. Цаг нь болсон. Нэр дэвшигчдийн амжилт хүсье. Одоо өнөөдрийн хүү сурталчилгааны албан ёсны нээлтийн үйл ажиллагааг хааж үг хэлнүү хэмээн хүндтэй зочныг тайцсан авирахтан баяртай байна. Олон де факто Жаргал сайхын хэмээн алдарсан
эдийн засагч жаргал сайхан таныг хүндэтгэн урьж байна. За их сайхан өдөр байна. Яргуун өнгөөр ярайсан ийм олон залуучуудыг хараад сэтгэл хөдлөж байна. Яргуй бол хаврын сайхан цагийн бэлэг тэмдэг. Монгол улсад маань сайхан цаг ирнэ гэдгийг харж байна, итгэж байна. Баяртай байна. Бүгдэд нь минь дэвшүүлье. Өөрчлөх цаг нь болсон. Ганцхан яаж өөрчлөхийг мэдэх тийм мэдлэг оюуны нэгтрал хүн намд байна. Ер нь хүн нь нам болсон байна. Нам нь хүн болсон байна. 100 жилийн өмнө монголчууд өндөр хөгжилтэй орноос сурыг гээд хүүхдүүдэд явуулж ирсэн. Тэгээд тэднийг бүгдээр ингээд үндсэнд нь хэлмэгдүүлсэн. Францад, Германд явж мэдлэг авчирсан хүүхдүүдээ. Одоо бид 21-р зууны эхний 30 жилд яг баруунд яваад амьдраад сураад хүрээд ирсэн энэ залуучууд энэ ажлыг хийх гэж байна. Тийм учраас би энд итгэл төгс байна. Монгол улсын сайхан ирээдүйд итгэж байна. Та бүхэндээ амжилт хүсье. Сайн яваарай. Bon voyage. Шигчдэн амжилт хүсье. Хүн нам бол 21-р зууны нам юм аа. Улс төрийн шин соёл, шин үеийнхний хүчтэй зориг, зорилго, үнэт зүйл зарчмаар улам хүчрхэгжиж байгаа үндэсний хэмжээний нам аа. Та бүхэнд бүгдэд нь ядалт амжилтыг хүсье. Хүрэлцэн ирсэн, дэмжилгэн илэрхийлсэн нийт дэмжигчид, гишүүд, гэр бүл, найз нөхөд та бүхэндээ баярлалаа. Хүн намын мэдээллийг бусдад түгэн, чихнээс чихэнд, амнаас аманд дамжуулан зориг хөтөлбөрийг нь түмэнд түгээгээрэй. Улс Монголын хөгжил, ирээдүйн төлөө сэтгэл оюунан чилээдэг эрхэм сонгогч таны дэмжилгээр хүн нам өөрчлөлн цаг нь болсон.